сургалтын нээлттэй нөөц материалын зохиогчийн эрхийн асуудлыг нээлттэй лицензийн аргаар тухайлбал Creative Commons лицензээр баталгаажуулж сургалтын материал бэлтгэсэн багш зохиогчийн эрхээ бусдад шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан материал сургалтын нээлттэй нөөц материалын хооронд 5 үндсэн ялгаа байдаг. Retain сургалтын нээлттэй нөөц материалыг та хуулж авч хадгалж ашиглах хэрэгтэй байна. Reuse сургалтын нээлттэй нөөц материалыг ямар зорилгоор бүтээснээс үл хамааран аливаа нөхцөл байдалд тохируулан хэрэглэх хэрэгтэй. Revise сургалтын нээлттэй нөөц материалыг авч өөрийн жишээ баримтаар баяжуулж, засаж, өөрчилж өөрийн хэрэгцээнд ашиглах хэрэгтэй. Remix сургалтын нээлттэй нөөц материалуудыг хольж, нийлүүлж, тэр дундаасаа сургалтын шинэ материал гаргаж авах хэрэгтэй. Redistribute сургалтын нээлттэй нөөц материалыг бусад хүмүүст чөлөөтэй түгээх хэрэгтэй. Интернет дээр ямар нэгэн юм бүтээвэл таны ажил шууд зохиогчийн эрхээ хамгаалагдах болно. Creative Commons CC BY энэ лиценз нь зохиогчийн нэрийг дурдсанаар бүтээлээ өөрчлөх, засах, баяжуулах, тэрч бүхэл арилжааны зорилгоор шинэ бүтээл бий болгох эрхийг бусдад олгоно. Public Library of Science PLOS-ийн материалууд Flickr, Wikinews-ийн зарим зураг ийм лицензтэй байдаг. CC BY SA энэ лиценз нь хамгийн өргөн дэлгэрсэн лиценз юм. Энэ лиценз нь зохиогчийн нэрийг дурдсанаар бүтээлээ өөрчлөх, засах, баяжуулах, тэрч бүхэл арилжааны зорилгоор шинэ бүтээл бий болгох эрхийг бусдад олгоно. Гэхдээ бий болгосон шинэ материалаа ижил нөхцлөөр лицензлэх ёстой. Энэ лиценз нь нэг хүнд монопол онцгой эрх олгодоггүй байдгаараа давуу талтай. Flickr, Wikipedia, Wiki, OpenStreetMap зэргийн зарим зургууд ийм лицензтэй байдаг. CC BY ND энэ лиценз нь тухайн бүтээлийг арилжааны болон ашиг олох зорилгогүйгээр тараах эрх олгоно. Гэхдээ уг материалд өөрчлөлт оруулахыг хориглох бөгөөд зохиогчийг дурдах ёстой. Flickr-ийн зарим зураг ийм лицензтэй. CC BY NC энэ лиценз нь зохиогчийн нэрийг дурдсанаар бүтээлээ өөрчлөх, засах, баяжуулах, арилжааны бус зорилгоор шинэ бүтээл бий болгох эрхийг бусдад олгоно. CC BY NC SA Creative Commons гарч ирж байхад энэ лиценз маш өргөн хэрэглэгдэж байжээ. Энэ лиценз нь зохиогчийн нэрийг дурдсанаар бүтээлээ өөрчлөх, засах, баяжуулах, арилжааны бус зорилгоор шинэ бүтээл бий болгож түүнийгээ ижил лицензээр тараах эрхийг бусдад олгоно. CC BY NC ND энэ бол хамгийн их хязгаарлалт тавьдаг лиценз юм. Зөвхөн материалыг тараах эрх олгодог. Тиймээс энэ лицензийг үн төлбөргүй реклам гэж нэрлэдэг. Дээрх лицензүүдийн зэрэгцээ хэрэв зохиогч өөрийн бүтээлээ олон түмний хүртээд болгох тухайга зарлах тохиолдолд CCO буюу Public Domain Mark хэрэглэдэг байна.